Телевизэнээс мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Анхаарал хандуулно. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2015 оны төсөв болон холбогдох бусад хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хэлээ. Энэ үеэр гишүүдийн олонх эх онд төсвийн уртгал зардлыг бууруулж, харин хөрөнгө оруулалтыг аль болох царцаахгүй байх санал гаргажээ. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эх оны төсвийн төсөл мөнгөний бодлогыг хэлэлцэхээр төлөвлөд байсан. Гэсэн ч гишүүдийн саналыг нэгтгэж мөнгөний бодлогын талаар эдийн засгийн байнгын хороо нэгдсэн чиглэл гаргах ёстой гэсэн гормын саналыг гишүүн дэмбэрэл гаргаж, гишүүдэд олонх дэмжсэн тул мөнгөний бодлогыг түр хойшлууллаа. Харин Эрдэнэс 5 дугаард ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийн асуудлыг өнөөдөр хэлцэх асуудлын дараалал багтаагаагүй нь араасаа баггүй маргаан дагуулсан юм. Ингээд улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын 2015 оны төсвийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр эдийн засгийн байнгын хороо, эдийн засгийн макро түвшний асуудлыг барьж авч ярихгүй бол болохгүй. Эх онд улс орон даяар хэмнэлтийн горим чилжиж, бүтэц орон тоог тандгүй маа гэхэд нэмэхгүй байхад анхаарах ёстой гишүүд сануулж байлаа. Тэгэхгүй бол эх онд эдийн засаг өнөө жилийнхээс дордож мэдхээр байгааг сануулж байна. Уг нь бол зөв онцлоод байгаа. Үүссэн нөхцөл байдлыг бидний ойлгож байгаа. Одоо энийг яаж эмчлэх үү гэдэг асуудал байгаа байхгүй. Эмчлэхэд бол би зөв бодлогоор дэмжинэ гэж ойлгож байгаа. Зөв бодлого. Гэтэл өнөөдөр эгүүлээд бид нар тавиад байгаа юмнууд нь нэг тойруулаад нэг бөөнх юм яриад эсвэл засгийн газарт бид нарт ерөөсөө ийм болцоо олгоогүй. Одоо их хурлын гишүүд таа бүгдийн бодлогынхаа сонголтыг хийгээд явууч гэдэг нэг үгүй заа гэдгээр нүгээр тодорхой нэг хэлээд өгч энийг нэгдүгээр хэлүүлж амаар. Тэгжээч цаашдаа бид нар яг энэ 2015 оныхоо төсөв мөнгөний бодлого яаж батах вэ гэдэг улсын хурл дээр нэг мөр болох ёстой гэж ойлгож байгаа. Орлого буурч байгаа, валютын шөндөр байгаа энэ цаг үед бол яг ийм хэмнэлтийн горим дээр ажиллах энэ зарчим руу явах нь бол би зүйтэй л гэж бодож байна. Яг энэ 2015 оны улсын төсөв дээр нийт 20 гаруй объект нөө төсөв төртгөн нэмэгдсэн 20 гаруй. 76 тэрбум төгрөг нэмэгдсэн байна. 76 тэрбум төгрөг. Бидний 2014 онд батлаад өгсөн төсөв төртгөөс 76 тэрбум төгрөг нэмэгдсэн. Энэ хиний зөвшөөрлөөр, хиний үндслэлээр энэ объектуудын одоо төсөв төртөг нэмэгдсэн. Энийг сангийн яамнаас бүр хариуцлагатай асуумаар. Нэг авилгацсан төсөв гэж яриад байдаг. Одоо ингээд бид нар чинь 2014 онд тэгвэл дахиад авилгацсан төсөв баталсан болж таар. Эх онд эдийн засаг их сайндаа 6 хүн өсөлттэй байна гэж эдийн засгчид урьдчилан харж байна. Тиймээс эх оны төсвийг алдагдaltaгүй батлах тал дээр анхаарах ёстойг хэлж байгаа. Түүний тулд төсөв мөнгөний бодлогыг уялдуулах хэрэгтэй. Сангийн яамны тухайд эх оны төсвийг нэлээд бүсэж хангалсан байдлаар төвчж болох зардлыг хасаж оруулж ирсэн. Гэсэн ч 2015 онд 900 орчим тэрбум төгрөгөөр урсгал зардал нэмэгдэж байгаа. Үүний 500 орчим тэрбум төгрөг нь цалингийн нэмэгдэл, 100 орчим тэрбум нь шинээр баригдаж ашиглалтад орсон цэцэрлэг сургууль, эмнэлэг соёлын төвийн урсгал зардалтай холбоотой гонцолж байна. Гэхдээ урсгал зардлаа төсвийн ерөнхийлөн захирах зүрээр дахин харж ханах ёстой гэж гишүүдэд олонх үзэж байгаа юм. Ингээд гишүүдээс бичгээр ирсэн санал тус үрээ санал дураалд явуулж байнгын хорооны санал дүгнэлтэд төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Уян жаргал Утсан янар мэдээллээ.